Нийслэлийн иргэдэд захимаар газар олгох ажил эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа юм а. Харин энэ хугацаанд олон мянган хүн захимаар бүртгүүлж олон айл өрх өөрсдийн гэсэн өмчлөх газартаа болсон таатай мэдээ байгаа юм. Захим газар өмчлөлийн 5 дугаар ээлж өнөөдөр 12 цагт албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн захим газар өмчлөл нийслэлийн 7 дүүргийн 52 байршилд 15,309 га талбайд газар олгогдохоор хуваарлсан байна. Захим газар өмчлөлийн 15 хоног үргэлжлэх бөгөөд үзэгч та бүхэн www.omch.ub.gov.mn цаар бүртгүүлэх юм а. Бид нар бол сая жил гаруугийн хугацаанд энэ технологийн давуу талыг ашиглаад 68,000 орчим иргэнд бол газар өмчлүүлээд байгаа. За энэ газар өмчлүүлэх хууль бол 18 он хүртэл сунгагдсан явж байгаа. Бид бол аль болох иргэдийнхаа нийслэлийнхаа сая 300 мянган иргэнд бол газар өмчлүүлэх ёстой. Энэ түрүүн би хэллээ. Захимдар хандаад байгаа иргэд гэх юм бол 758 мянгаар иргэн гэдэг бол нийслэлийн иргэдийн 60% нь бол газар өмчилж авах болов юм хүсэлтэй байгаа нь бол эндээс л харагдаж байгаа юм. Ер нь бол яг газар өмчлөлийн энэ өмчлөлөөр газар авч байгаа нь бол иргэдийг бол өмчтэй болгож байгаа. За одоо бидний одоо байгаа энэ ерөнхий үнэлгээгээр агентлаг энэ гаргасан үнэлгээгээр бол энэ 0.05 га гэдэг бол 6 сая 500 мянган төгрөгийн үнэтэй өмчийг иргэндээ бол шилжүүлж байгаа гэсэн хэлбэр. За энийг бол барьцаалж болно, зарж борлуулж болно. Бас нэг давуу тал нь бол энэ иргэдтэй ингэж газар өмчлүүлснээр бид нар одоо хөдөө орон нутгаас ингээд шилжиж ирсэн иргэд бол янз бүрийн байрал бууж байгаа. Тэгэхээр бол бид нар энэ бол нийслэлийнхаа иргэдэд бол энэ газрыг өмчлүүлснээр бол энэ бол газар бол эзэнтэй болж байгаа. Та бүхэн мэдж байгаа 4 удаагийн газар өмчлөл бол маш амжилттай болсон. Жил яг ер нь жил биш ээ одоо газар өмчлөл болгон дээр бол ер нь бол системийн сайжруулалт хийгдээ яваад байгаа. Систем улам боловсронгуй улам иргэдэд амар болж байгаа. Энэ удаагийнх дээр бол хамгийн чухал нь бол смарт ухаалаг утаснаас энэ үйлчлэгийг бүрэн авдаг болохоор болж байгаа байхгүй. Тэгэхээр одоо та бүхэн сая бас юунаас танилцуулгаас харсан баг. Яг энэ одоо газар өмчлийн аппликейшнээр бол зөвхөн энэ одоо захим газар өмчлөлөөс гадна энэ газар өмчлөлтэй холбоотой өмчийн харилцаатай холбоотой ер нь бүх мэдээллийг эндээс авах боломжтой. Мөн одоо хүсэл тавих боломжтой. Одоо зөвхөн энэ 52 байршлаас гадна өөр газар өмчлөх одоо хүсэлтийг бол бас энэ аппликейшнээр өгж болно гэсэн үг. Тэрэн та өнөөдрөөс эхлэн захим газар өмчлөхийг хүсвэл захимаар дээрх хаягаар холбогдсон орж өөрийн мэдээллийг газрын харилцааны албаны санд байршуулан суглаа хэлбэрээр олгогдох газраас сонгон авах боломжтой юм а. Даршин дуулахад өнгөрөх 100 өмчлөлийн 4-р ээлж болж өнгөрсөн 4-р ээлжинд Баянзүрх Сонгойрхон Хавал дүүргийн нийт 22 байршлын 8,727 га газарт 34,857 иргэнд газар өмчлүүлэхээр зарлагджээ. Өдрийн тойлд уян мэдээллээ.